Нарийн мэргэжлийн хүмүүсүүд нүүрс гэдэг айгүй өргөө ойлголттой. Одоо жишээ нь Ленин нүүрс бол ажил дөрийн талах юм аа гэж J. Cole гэдэг Японы том нүүрсний байгууллага шүү дээ. Тэр бол нүүрс бол дэлхийгээс хөндөрлөгтөнд өгч байгаа их том бэлэг юм аа гэдэг ч юм уу те. Монгол орны хувьд бол нүүрс элбэг тахалттай ашиглалтын төрөлд ордог. Нүүрс ч өөр нэг органик ургамлаас гаралтай. Олон сая жил ингээд тагтаршаад тодорхой температурт жигнэгдээд тэгээд одоо энэ хар юм чулуучдсан биетэй өссөн байгаа. Нүүрс бол карбон гэдэг элемент ихээр агуулгадаг тийм ашиглал байхгүй. Хамгийн хатуу нь алмаз байна. Хамгийн хэврэг нь бол нэг харамдааны бал байна. Дэлхийн эрчимчний 40% нүүрснээс ашигшаа гаргаж авч байна. Гангийн үйлдвэрүүдийн 70% нь металлургийн нүүрс толботой гангаа гаргаж авч байна. Нүүрсийн өөрийн хийж үлээд за хийгэр ажилтг бүхэл төрлийн юмнууд ашиглаж байна. Шохон чулууг нүүрстэй цуг шатаагаад самбарт бичдэг шохоог чинь тэгээ шохоо өсдөг байхгүй. Одоо жишээ нь 1 блок юм тоосхыг хийхэд 200 г нүүрс зарцуулдаг гэдэг ч юм уу те. Нүүрс бүхий л хэрэглээний оролцоо явж идэг. Алт бол нэг бараг цүнхэндээ хийгээд ингээ аваа явчих болж байгаа хол нүүрс бол тийм бол байхгүй. Их хөрөнгө оруулалт шаардсан юм онцлог бизнес. За нүүрсэн дээр болохоор баяжуулах процесс хинээс харалтай гэдгээс өөр технологиор баяжуулж байгаа. Жишээ нь манай одоо баяжуулах үйлдвэр ер нь барууны одоо хамгийн классик те баяжуулах үйлдвэр болохоор 3 төрлийн цикл бол манай дээр ашиглаж байгаа. Жилийн нэг 60 сая метр куб уулын цулыг шилжүүлэх хүчин чадалтай ажиллаж байгаа. 9 сая тонн нүүрсийг олборлоод за нэг ойролцоогоор 8 сая тонн нүүрсийг баяжуулах үйлдвэрлэлүүд хийжээгээд 5-6 сая тонн нүүрсийг бүтээгдэхүүн болгож гаргана. За ойролцоогоор сая тонн нүүрсийг эрчим хүчний зорилттой байдлаар дайвраар үйлдвэрлэгдэж гарч байгаа.